Засгийн газар орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулснаар цаашаа орон нутагт хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд тодорхой болох юм. Өөрөөр хэлбэл энэ аймагт энэ сайдын эрхлэх асуудлын хүрээнд 2018 онд ийм ажлууд хийгдэн төсөвт өртгөн ийм байна. За гэрээгээр хүлээсэн хугацаанд тухайн ажлаа дуусгах гэх мэт маш тодорхой саналууд дээр хамтран ажиллах гэрээ байгуулагдаж байгаа юм. Гэрээний хувьд бол энэ жилийн нэг онцлог зүйл байгаа. Энэ бол Монгол улсын засгийн газрын зүгээс орон нутагт энэ хөрөнгө оруулалтын ажлуудын тендер залгах эрхийг шилжүүлж газар дээрээ ер нь оновчтой зохион байгуулъя гэдэг ийм шийдэл төрж орон нутагт нэлээд хэмжээний хөрөнгө оруулалтын эрхийг шилжүүлж байгаа нь бол хамгийн том дэвшлээ гэж бид нар харж байгаа. Сайдуудтай байгуулж байгаа гэрээ бол 2018 онд тухайн яамны чиг үүргийг Завхан аймагт хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ гэдэг энэ харилцааг зохицуулж байгаа юм гэрээ байгаа. Орон нутагт иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх ажлыг шат дараатай хэрэгжүүлж байгаа гэдгийг энэ үеэр зарим орон нутгийн удирдлагууд онцоллоо. Тухайлбал Орхон аймагт 22 цагаас хойш архи согтууруулахунд худалдан борлуулдаггүй. Энэ шагийн гих тодтголтой хурамч архины бизнесийг цэцгэлүүлжээ. Иймээс аймгийн засаг дарга 24 цагаар архи худалдаалах эрхийг үйлчилгээний байгууллагуудтай олгосон байна. Тэр 24 цагийн дэлгүүрт бол зөвхөн архи зардаггүй, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн зарж байгаа. За 24 цагийн дэлгүүр нээхээс өмнө бол манай Эрдэнэтэд шагийн архи асар их өндөр байсан. Манай цагдаагийн бол шагчдыг бас барьж энэ үйл ажиллагааг тасан зохицоход маш их ажиллагаа зохион байгуулалт тодорхой үр дүн төрөөг байсан. Одоо 24 цагийн дэлгүүрнээс энэ шагчдын асуудал алга болсон. Нэгсэндээ баталгаагүй архи дарс өргөн хэрэглээний бүрээ бараа бүтээгдэхүүн хүний гар дээрээс авснараа эрс тодорх боломжуудыг бид хааж чадж байгаа гэж ойлгож байгаа. За тендертэй холбоотой асуудал байгаа. Энэ бол 3.5 км-д газар инженерийн шугуулж татах ажил байсан. Тендер зарлаа, тендерийн дагуу хуулийн дагуу явагдсан. Тендер зарлууг шууд гэрээ байгуулсан ч байхгүй гэдэг. За хамгийн гол нь орон нутагт төрийн үйлчилгээ, хүнд сурталгүй төргийн шуурхай иргэдэд хүрэх нь орон нутгийн удирдлагуудын хамгийн чухал анхаарах зүйлс. Иймээс энэ чиглэлээр сайтар анхаарч ажиллахыг хамтын ажиллагааны гэрээ байгуулах үеэр аймгийн засаг дарга нарт санууллаа.